Монгол хэлний хичээл гээгдэхгүй гишгийн дүрм. Хичээлийн анхааралтай үзээд дэвтэртээ тэмдэглэж аваарай. Гээгдэхгүй гишгийн дүрм. Игшигт гийгүүлэгч игшиггүй болоход хүрвэл игшгийг гээхгүй бичнэ. Жишээ нь цэцэрлэг гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Гэсэн балархаа игшиг маань гээ болно. Ил игшигт гийгүүлэгчийг игшигжүүлж байгаа учраас игшгийг гээхгүй. Цэцэрлэгийн дармал гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Балархаа игшиг маань ил болно. Им игшигт гүйгүүлэгчийг игшигжүүлж байгаа учраас игшгийг гээхгүй. Дармлыг чадвар гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Балархаа игшиг маань ир болно. В игшиг гүйгүүлэгчийг игшигжүүлж байгаа учраас игшгийг гээхгүй. Чадвараас. Заримдаг гийгүүлэгчийг игшигжүүлсэн балархаа игшгийг гээхгүй. Жишээ нь хүүхдэд гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Балархаа игшиг маань Д гэсэн хоёр заримдаг гийгүүлэгчийг игшигжүүлж байгаа учраас игшгийг гээхгүй. Нөхдөд гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Балархаа игшиг маань Д болно. Д гэсэн заримдаг гийгүүлэгчийг игшигжүүлж байгаа учраас игшгийг гээхгүй. Барилгачдад гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Балархаа игшиг маань Д гэсэн заримдаг гийгүүлэгчийг игшигжүүлж байгаа учраас игшгийг гээхгүй. Малчдад гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Балархаа игшиг Д гэсэн заримдаг гийгүүлэгчийг игшигжүүлж байгаа учраас игшгийг гээхгүй бичнэ. Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархаа игшгийг гээхгүй. Баатар, баатрын, завхан, завхны, төгөлдөр, төгөлдрийн. Үгийн дунд орсон ялгах игшгийг гээхгүй. Жишээ нь санал, тугал, үнэн гэсэн үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгууруудыг заалгахад ялгах игшгийг нь гээхгүй бичнэ. Сандлаар, туглыг, үнээр. Хэрвээ ялгах игшгийг нь гээгээ биччихвэл үгийн утга алдагдах учраас ялгах игшгийг гээхгүй бичнэ. Үйл үгийн Х нөхцөлийн өмнөх балархаа игшгийг гээхгүй. Жишээ нь торох гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Торхоор. Балархаа игшгийг гээхгүй. Бүрэх гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Бүрхийг. Балархаа игшгийг гээхгүй. Өрөх гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Өрхөөр. Болох гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Болохоор. 6. Зөөлрүүлэх үүрэгтээ и игшгийг гээхгүй. Учир нь балархаа игшгийг гээвэл үгийн утга алдагдаж хатуу хэлэгдэх тул гээхгүй бичнэ. Жишээ нь хурим гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Хуримаар и игшгийг гээхгүй. Дахир гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Тахирыг и игшгийг гээхгүй. Сорил гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Сорилыг и игшгийг гээхгүй. Танилт гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Танилын. Барилт гэдэг үгэн дээр урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгалаа. Барилаас и игшгийг гээхгүй бичнэ. 7. Дараалсан 3 гийгүүлэгчийн дүрмээр бичсэн балархаа игшгийг гээхгүй. Балархаа игшиг нь 2 болон 3 дугаар гийгүүлэгчийн дунд бичигдэж тухайн үг богино игшгээр төгсдөг. Тэгвэл урт эгчгээр эхэлсэн залгуурыг заалгахвал балархаа игшгийг гээхгүй. Харин төгсгөлийн балархаа игшгийг гээж бичнэ. Жишээ нь Эрдэнэ. Төгсгөлийн балархаа игшгийг нь гэлээ. Эрдэнэ. Ганцаг. Төгсгөлийн балархаа игшгийг гэлээ. Ганцгаар. Янзаг.
гэдэг өвгөн дээр үртгэшгэр гэсэн залгуурыг задгалзаа төгсгөлийн бадархай шиг гэвтлээ янзгыг бичигдэх нь байна. Мэдлэгээ баттгаад дараах даалгаврыг хийж гүйцэтгэгээрэй.